Дотоодынхон хүнсний үйлдвэрийг бол бид тууштай дэмжиж байх ёстой. Энэний цаана бол үндэсний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал гэж чухал зүйлүүд дагаж явж байдаг. За альва нэг хүнсээр өөр нэг улсаас хараад байна гэдэг маань өөрөө төсөөлшгүй хүнд байдалд оруулдаг л да. Одоо сая ковидын үед бол дэлхийн улс их орнууд бүгдээрээ л одоо дотооддоо хүнсээ хангах нь дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих нь ямар чухал юм бэ гэдгийг ковид сая бол сануулсан. За бид бол ой сануулж богинтой хүмүүсэлтэй мартчихдгийг. Тийм учраас энэ гурилын үйлдвэрийн салбар бол одоо яа харга байхгүй одоо гурилын үйлдвэрүүдэд асуудал байсан л байх. Гэхдээ нэг шанаг удааг одоо хөрш айлаасаа одоо царай алдахгүйгээр бид нар ямар ч үед бэлэн байх хэрэгтэй. За тэр Улаанбаатар хангай гурилаар хангай гэдэг улсууд маань дайны байдалтай болчихвол яах? Давагдшгүй хүчин зүйл бий болвол яах? Нийтийг хамсан эмх замбраагүй байдал бий болоод ургац алдах гэдэг юм тариалалтаа их боломжгүй болсон үед бид нар эргээд харахад дотоодынхоо үйлдвэрлэлийг алдчихад амаа бариад ч одоо эргэж асархааргүй юм алдагдал хүлээн шүү дээ. Тийм учраас бид нар ямар ч нөхцөлд энэ үйлдвэрлэлдээ чирээд явах ёстой. Тийм учраас нэг л санал байна. Асуулт байна. Энэ цемент, гурил, мэтийн одоо ийм бүтээгдэхүүнүүдийн татврын зохицуулалтын дээд доод интервалын улсын хурал тогтоож өгөөд тэрнийхээ хүрээнд засгийн газар шуурхай арга хэмжээ авдаг энэ механизмыг бид нар бий болох шаардлагатай юм байна. Одоо 126 гишүүнтэй болчихсон. Гишүүн бүр өөр өөрийн гэсэн үзэл бодолтой, өөр өөрийн гэсэн улс төр хийдэг арга барилтай. Ийм болцсон үед энэ галтай сэдвийг энэ улсын хурал дээр байн ацраад байхнаас за хүнжгүй байна гэдгийг харуулж байна. Дотооддоо үнэхээр гурилын үнэ нэмээд байгаа бол засгийн газар яаралтай хуралдаар за хэлийн цаана хямдхан байгаа гурилыг татврын зохицуулалт хийгээд оруулъя гэдэг энэ механизмыг бид нар бий болгох шаардлагатай байна. Саяхан хэдэн жилийн өмнө бид нар цементийн үйлдвэрүүдэд дэмжиж босгосон хувийн хөгжлүүд маань зүтгэжээж том цементийн үйлдвэртэй болсон. Яг энэ зохицуултыг хийгээгүй байсны улмаас одоо нөгөө цементийн үйлдвэрүүд маань ч гэсэн эвгүй байдалд орчихсон байна шүү дээ. Одоо гурилын үйлдвэрүүд маань энэ 20-30 жилийн хугацаанд босгож ирсэн гурилын үйлдвэр. Дээрээс нь улсаас одоо татаас өгжөөж энэ гурилын үйлдвэрүүдийг өнөөдрийн төвшөнд хүргэсэн. Хайрын 250 тэрбум төгрөг. Тийм учраас энийг бид нар одоо энэ сууж байгаа гишүүд маань, улсын хурлын гишүүд маань яг энэ одоо хаврын тариалтыг хэлж байгаа энэ үед цаашдаа бид нар Монгол улс дотооддоо хүнсээ хангадаг энэ чадварыг бид нар тууштай хамгаалж явах ёстой улсын хурл. Тийм учраас энэ татврын хуулийг одоо яг тэр дээд доод интервалын улсын хурал тогтоож өгөөд тэрийн засгийн газар тухайн үед нь одоо тэр цаг үедээ тохируулаад шуурхай хөдөлгөөн хийдэг юм боломжийг бий болдуулах боломж бий юу энх хоёр сайтай. Энэ асуудлыг бид нар эргээд ярихгүй бол дотооддоо нэг ч үйлдвэргүй болох нэ. Цементийн үйлдвэрүүд ч бас амаргүй байгаа. Гурилын үйлдвэрүүд ч тэдний араас одоо орох гэж байна гэсэн нэг асуулт байна. Үнэхээр энэ хөдөө аж ахуйн салбар бол яг цаг хугацааны хайхтар мэдрэг. Хэрвээ тарилтын хавар 7 хоног алтахад тэр намрын 1 сар болж хувирдаг. Тарьдаг юм тарьдаг цагт л тарина. Энэ хууль шийдтний дараа ч юм уу дараа нь тэгээд нэг 7 хоногийн дараа тарина гэж байдгүй. Тэгэхээр тарих хугацаанд л тарь юмчихгүй л тэгээд тэр жилийн ургац тариад өөрчлөгддөг. Одоо бид нар яг энэ зүйлийг яг одоо яриа сууж байгаа гэдэг бол маш хариуцлагагүй байдал. Маш аралтай шийдвэр гаргахгүй ажил эхэлсэн. Улаанбаатарын тариалт дэр сунна бодтой намар гурил дутна. Энэ дээр үний өсөлтийн асуудал яригдана. Энийг хангахын тулд гаднаас нөгөө хомстоод байгаа валютаа авч очиж гаднаас гурил гуух, Улаанбаатар гуух асуудал орно. Тэр тодорхой. Өнөөдрийн асуудлаас шийдэгдэж байна. Энэ ганцхан салбарын асуудал биш, Монгол улс эрх ашигын асуудал. Гадаад орчин чинь маш хүндтэй байна шүү дээ. Гадаад орчин хүндрээд байна. Улс орон болгон тарифын бодлогоор аюулгүй байдлаа хангаж эхэлж байна. Нөөц бүрдүүлж байна. Бид яаралтай хөдлөх хэрэгтэй. Одоо жишээл бүгд хятад тусгаж Улаанбаатарын дээр 65% босгохтой хамгаалттай. Солонгос улс цагаан Бутан дээр 513% хамгаалттай. Япон улс цагаан Бутан дээр 340% хамгаалттай. Гэх мэт дотоод зах зээл дотоод үйлдвэрлэлийг дэмжсэн юм бодлого яваад байна. Бид нөөц бэлтгэх ёстой. Цаг үеийг шаардаж байна. Тэгэхээр 26 төсөв дээр нөөц бүрдүүлэх санал оруулна. За дээрсэн худалдаан дээр ингээ 30-аас 40% нэмэгдэл буюу аслагдсан бүсийн нэмэгдэл, тээврийн нэмэгдэл өндөр гараад. Гурил өөрө хямд бараа тул тээврийн зардал өндөр тусаад байна. Энийг нөхөх бодлогыг бид нар оруулж байна.
ялангуяа баруун бүст шаардлагаж байгаа 25-30 мянган тонны үнийг докторжуулахын тулд тээврийн бодлогыг ингэж явуулъя гэдэг бодлого бид нар оруулж ирнэ. Ер нь энэ хилцүүлэг үр дүнд үнийн доктортой хямд баталгаат байдлах чухал гэдэг нь одоо хаана ойлгож байна. Тэгэхээр бид нар бодлого оруулнаа. Энэ жилийн ургац хураалт хүртэл нөөц хангалттай тул ямар нэг үнийн өсөлт гарахгүй. Хангалттай нөөц байгаа. Тэгээ жилийн ургацын байдлаас шалтгаалan үнийн хөдөлгөөн гарна. Үнийн өсөлтийг докторжуулахын тулд улс зайлшгүй улаан буудаан болон бусад бэлэн бүтээгдэхүүн нөөц барьж явах ёстой. Тэр бодлогоо бид нар хэрэгжүүлэх учиртай. Уул нь бодлого нь их хурлаас гарсан боловч төсөв дээр хасагдсан байгаа. Бид санал оруулсан нөөц бүрдүүлэх улаан буудаан болон бэлэн нөөц бүрдүүлэх бодлого оруулсан боловч бүгд хасагдсан боломжгүй байна. Тэгэхээр эх 26-ныхаа бодлого дээр гишүүд маань сайн дэмжиж өгөөрэй. Тэгвэл гурил дээр ахиж ийм үнийн асуудал гарах. Ийм үүсэх ийм шаардлага байхгүй болно. За хэрвээ энэ асуудал дэмжигдвэл хүнсний тухай хууль заасны дагуу хүнсний стратегийн гол нэрийн бараан дээр хүнсний аюулгүй байдлын зөвлөлгээд ерөнхий сайд ахалдаг ийм бүтэц байгаа. Энэ дээр нөгөө бомбтуудынхаа код, бомбтуудын яламжтай татварын асуудал, за тэгээд нөөцийн асуудал, баталгаат байдлын асуудал гэдэг олон асуудал тэр энэ хүнсний аюулгүй байдлын зөвлөл дээр яриа шийдэх болцоо байдیں۔ Тэгэхээр тэр зохицуултаараа л явчихна. Ер нь засгийн газрын хурдтай шийдвэр гаргах тухайн цаг үед яаралтай хариу арга хэмжээ авах энэ чадварыг л нэгэд өгчмөр байгаа. Энэ яг хууль болгоод ингээд төгжчихээр заашгүй ингээд нөгөө хуулийн процедур дамжих хугацаа алдах болоод нөгөө хурдтай маневрны арга хэмжээ дутаад байна. Одоо гişүүд жишээлбэл шатхуун байна шүү дээ. Шат тусал материал. Энэ дээр чинь засаг бас хурдтай шийддэг байхгүй. Үн ононгууд татвараа бид нар яралтаа буулгаад, үн тэндээ оноо татвараа докторжуулаад, ингээ нөөцөө бүрдүүлээд, шаардлагатай бол валют буюу худалдаа авахт нь валютын дэмжлэгийг нөгөө нийлүүлэгч компаниуд үзүүлэх мэтийн ийм зохион байгуулалтыг хийгээ явж идэв. Гурил бас яг ингэж явж байсан Улаанбаатар. Тэгэхээр тэр боломжийг бид нар буцаагаал нэгээд авчих. Энэ хуулийн дараагийн үр дагавар нь тэр юм. Тэгэх юм бол илүү хурдтай шуурхаа буюу ийм асуудал үүсгээд цаг алдаад байх зүйл байхгүй болох юм.